Өдрийн мэнд үзэгчтэй зам зүрийн хөөрөлтөө нэвтрүүлгийн маань 17 дахь дугаараа би та бүхэндээ хүргэж байна. Энэ удаагийнхын дугаарыг бид Баянгол дүүргийн замын цагдаагийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан зохицуулагч цагдаагийн дэслэгч Отхон Тамиртай машинд нь хөөрөлтгөөр ирээд байна. Бидний урилгыг хүлээж авсан баярлалаа. За баярлалаа. Та гэсэн маш баярлалаа. Одоо шинэ сар гарлаа. Замын хөдөлгөөний дүрм 11 сарын 1-ээс хэрэгжиж эхлэх шинэ заалтууд ингээд одоо мөрдөгдөж эхлэх өдрүүд ингээд эхэллээ шүү дээ. Энэ тал дээр иргэд ер нь тэр бүр мэдээлэлээ ингээд олж уншихгүй байх шиг надад санагдаж байна л да. Тэгээд иргэдэд бас хоёлаа мэдээлэл өгөх үүднээс шинэ заалтуудын талаар хоёлаа бас ярилцах хэрэгтэй байх гэж би бас бодож байна л да. За хамгийн наазахын зүгээр явган зорчигчоор би оролцож байгаа миний би жишээ нь ямар надад хамаарах ямар заалтуудад бас өөрчлөлтүүд нэлээ нарийн зохицуултууд бас орж ирж байгаа шиг байна. Энэ талаар та бас танилцуулъя. Тэгэхээр ер нь бол одоо яг өнөөдөр одоо замын хөдөлгөөний шинэ дүрм маань мөрдөгдөж эхэлж байна. Тэгэхээр яг иргэдийн аюулгүй байх. За дээрээс нь бол нэлээ олон асуудал цаг үеэ дагаад бол нэмэлт зүйл заалтаар бол орсон байгаа. Тэгэхээр 60 гаруй зүйл заалт бол шинээр яг батлагдаа орсон. За хамгийн одоо наазахын гэх юм бол иргэд маань шинэ өрөөний цаг үеэр одоо байгууллага аж ахуйн нэгж болон одоо тухайн иргэд маань гудамж зам хөдөлгөөнд оролцоо хийж байгаа үед цацруулагч одоо материалтай хувьцыг одоо зайлшгүй хэрэглэх шаардлагатай. Энэ шинэ өрөөний цаг үеэр үзэгдэх орчин халахлагдсан үед энэ бол зайлшгүй байх хэрэгтэй гэдэг зам хөдөлгөөний дүрмдээ оруулсан. Дээрээс нь одоо гудамж зам хөдөлгөөнд оролцож байгаа иргэд маань сонсох боломжийг хаасан чихв зүүж явах тийм ээ. Тий, бага насны хүүхдүүд маань чихв зүүсэн. Дээрээс нь гар утсаа оролдох. За скид ролк одоо эдгээр зүйлүүдээр шинэ өрөөний цаг үеэр хөдөлгөөнд оролцох зүйлийг яг насныхаа ангиллаар нь бас хамааруулаад оруулсан байна. За тэгэхээр яг өнөөдөр бол манай албаагч нар бол хамгийн түрүүнд жолоочийг зогсоод юу шалгаж байгаа гэх юм бол 3-ын нэгдэх заалт байгаа. Энэ дээр тухайн жолоочийг хүчнтэй үнэлэх жолооны. За дээрээс нь тээврийн хэрэгслийн гэрчлэгээ. За мөн одоо даатгалын бичиг гэдэг шүү дээ тийм ээ. Даатгалын бичиг ерөөсөө жолоочийн биедээ авч явах хэрэгтэй. Бичиг баримттай зайлшгүй бүрдэлт нь бол орсон байна. Тэгэхээр эдгээр зүйлүүдийг бол жолооч хамгийн түрүүнд бол биедээ авч явах хэрэгтэй байгаа гэдэг үүрэг байгаа. За дээрээс нь тээврийн хэрэгслээ жолоод авч явах үед бас гарны оролцоог уцаар ярьж юм тийм ээ. Гарны оролцоог уцаар явна. Дээрээс нь хөгжим хит чангалжлах нь сонсох боломжийг бүр хадж байгаа шүү дээ тийм ээ. За дээрээс нь чихвч юм уу одоо чихвчний хөгжим бол зүүж явж байгааг хориулж байгаа. За жолооч нар одоо бол гарны оролцоогоор юм чи ингээд тээврийн хэрэгстэй уцаа ингэж байрлуулчаад оролдоо яваад байдаг тийм. Эсвэл таблет интернет багж оруулж энийг бас яг замууд төрний 3-ын 7 дахь заалтанд оруулж гисэн байна. Тэгэхээр жолооч нар маань хөдөлгөөнд оролцоо авч байхдаа айлтлах ерөөсөө жолоочийн анхаарлыг сарниулах, зам дээр бас гараад байгаа шалтгаан өсөлт анхаарал сарнисны улмаас зам дээр бас гарч байгаа. Тэгэхээр жолооч ерөөсөө нэг дүрмийг зөрчиж болохгүй хэрэг дүрм зөрчих юм бол тантай зам дээр бас маш ойрхон байна л гэсэн үг. Тэгэхээр энэ дээрээс анхаарах хэрэгтэй. Эдгээр одоо оруулж байгаа энэ дүрм заалтууд маань ерөөсөө нийтлэг жолооч нарын гаргаж байгаа алдаа дутагдaltaй хүмүүсийн хэлсэн ярьсан санал ч гэдэг юм уу те эндээс үндэслэж ер нь гарсан баг те. Тэглгүй яг мэдээж ер нь бол зам дээр ослын дуудлага мэдээлэл дээр бид бүхэн бол хамгийн түрүүнд очдог. За осол харах шалтгаан нөхцөл нь юунаас үрж байгаа юм гэх юм бол хөдөлгөөнд оролцоо авч явах үед ерөөсөө анхаарал болгоомжгүй байдлаас шалтгаалаад зам дээр осол гарч байгаа нөгөө хажуу хоорондын зайвал урд хоорондын зайвар орж явах те. Дээрээс нь эдгээр зүйлийг баримлж байгаа бол бас мөнгөлдөж ословоор гарч байгаа тохиолдлууд нэлээдгүй байгаа. За Баянгол дүүргийн хэмжээнд эхний 9 сарын байдлаар гэх юм бол 3953 дуудлага мэдээлэл ирсэн байдаг. За энэс бол 91 зам дээр ослын дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. За энэний бол бас 98 хүүхэд одоо зам дээр ослт өртөж одоо эрүүл мэндээр хогчод байгаа. Бас л өндөр тоо. Тэгэхээр 91 ослоос нөгөө 98 гэдэг мэдээж яг ийм өндөр тоо байгаа шалтгааны юм их юм лөө. Бага насны хүүхдийг тээврийн хэрэгсэлтэй 2 3 буюу тэрнээс дээш одоо тээвэрлж байгаа үед аюулгүйлийн хангахгүй байгаа тохиолдол нэлээдгүй байна. Эцэг эхийн хариуцлага. Дээрээс нь гарцгүй гармгүй гэсээр бага насны хүүхдийг бас авч гарч байна. Өөртөө үлгэр дуурайл үзүүлэх хэрэгтэй хүмүүс. Тий, тэгээд хараалцах хөнгүүгээр бас гудамж зам хөдөлгөөнд оролцуулаа явуулж байна тийм ээ. За хичээлийн шинэ жил эхэлсэн үедээ л нэг хэсэг одоо 14 хоног өөртөө зүөх. Тэрнээс хойш одоо бага насны хүүхдээ өөртөө авахгүй одоо бага насны 1-р ангийн хүүхдээ 3-р ангийн хүүхдээр авахлах чинь иймэрхүү зөрчлүүд бол нэлээдгүй заагдаж байгаа. Тэгэхээр энэс урьдчилан сэргийлэх чиглэлээр бол ер нь бол сургуулиуд руу чиглэсэн сургуульд одоо зөвлөгөө хилцүүлгийг бол зохион байгуулж ажиллаж байгаа. Хамгийн гол анхаарах ёстой зүйл гэх юм бол зөвхөн одоо цагдаагийн хяналтаар иргэд маань одоо
зам дээр бас зэрэгээс урдсан сэргийлэх биш. Өөрсдөө бол яг энэ одоо хөдөлгөөнд орлож байгаа үедээ зам хөдөлгөөний дүрмээ баримталж дэвчээртэй, хүндлэлтэй, соёлтой тийм ээ. Эдгээр зүйлүүдийг баримтлаагүй бол бас славрууд нэлээдгүй гарч байгаа тохиолдол байна. Тэрнээс гадна нөгөө 100 цагт нөгөө хүүхдүүдийн машиндаа үлдээгээд те энэ бас л хүүхдтэй холбоотой л ингээл асуудал гараад ирж байгаа. Машиндаа үлдээчээ тэрхүү орон дэлгүүр ороо гараад ирэх орон нөгөө 100 ч мэдээж градус гадаа ямар авах вүлээд хүүхэд нь машин дотор халуудсан агааргүй болсон ч гэдэг юм. Энэ шин заалтад орсон байх шиг Орсон байсан тийм. Зайлшгүй ерөөсөө л яг нийгэм одоо цаг үеэ дагаад нэлээ олон зам хөдөлгөөний дүрм стандартууд бас нэмж орсон байна. Тэгэхээр яалч авахгүй бага насны хүүхдүүд бол энэ дүрмдээ бол одоо 0-оос 10 хүртэлх насны хүүхдийг тэр үеэслээ аюулгүй хөлөөнгөө болгосны үндснээрээс харгалзах хамтаа тэр үеэслээ үлдээх ёстой байдаг тийм үү. Энэ заалтыг бас оруулж өгсөн байна. Тэгэхээр ба одоо ер нь бол жолооч нар маань төр зогсох газар одоо хоригдсан газар тэр үеэслээ тавьдаг. Ингээд бага насны хүүхдээ машиндаа үлдээчихэд хөдөлгөөнд одоо ойрхон ийш тийш яваад өгдөг ийм тохиолдлууд нэлээдгүй байна. Тэгэхээр энэ дүрмдээ бас энийг оруулж өгч нэлээ славар гараад байгаа шалтгаан нөхцөлийн арилгах чиглэлээр бас дүрмийн зүйл заалтыг өгдөг оруулсан байна. Замын нөгөө уулзвар хэсэг дээр шар тэмдэглэгээ хийсэн байгаа шүү дээ. Энэ тэмдэглэгээ одоо жишээ нь шинэ нөгөө зохицуулалтаар мэдээж энэ тэмдэглэгээ рүү орвол яг ямар зөрчилд орох уу? Одоо тэмдэглэгээний талаар та бас нэмэгдээд өгч. Тэгэхээр бол ер нь нийслэлийн хэмжээнд яг одоо хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах дээрээс нь зохиомжтой төвжир саатлыг бий болгохоос өрцөн зэрэглэл чиглэлээр тухайн уул зархацсан дээр бас шар тэмдэглэгийг яг одоо энэ 11 сарын 1-ээс мөрдөж байгаа зам хөдөлгөөний дүрмдээ оруулж өгсөн байна. За энэ нь одоо зөвшөөрөгдсөн ногоон гэрлэр хөндлөн замын тээврээс саад учруулах хөрөлтөө өргөжлүүлэхийг хориглон гэсэн заалт орсон байна. Тэгэхээр тухайн уул зархац руу орох яг үед 5-1 цус шугам дээр ирдэг тийм ээ жолооч нар. Энэ үедээ ирэхэд цаашаа хөдөлгөөн өргөжлүүлэх болцоогүй зөвшөөрсөн ногоон гэрлэр дүүрсэн байх үед бол та энэ шар тэмдэглэгээр бол орохыг хориглож байгаа. Хэрвээ орсон тохиолдолд бол яг нөгөө зохиомжтой төвчрөл саатал бий болгож байгаа. За зам хөдөлгөөний удирдлагын төвөөс бас яг энэ чиглэлийн хандаа бас хяналтын камерууд бол энэ шар тэмдэглэгээтэй томоохон уулзрууд гарцсан дээр байшигдж байгаа. Тэгэхээр та яг энэ дүрмийг баримтлаг хөдөлгөөнд өргөжлүүлэл ерөөсө цаашаа төвчрээ саатал бий болох одоо шалтгааныг л үүсгэх юм бол арга хэмжээ тооцогдсон. Тэгэхээр хичнээн зөвшөөрөгдсөн ногоон гэрэл байсан ч гэсэн яг уулзрын цаашаа нэвтрэх болцоогүй төвчрэлтэй хүмүүс та 5-1 дээрээ зогсоол хүлээж авах хэрэгтэй. Энэ л ерөөсөө нөгөө хөдөлгөөний ачааллыг бууруулах, дээрээс нь энэ зохиомжтой төвчрэл саатал бий болоод байгаа шүү дээ, тийм ээ. Уулзрах хац руу гэрлээрээ ороод ингээд жагтлаад идэг, тийм ээ. Энэ асуудлыг л арилгах чиглэлээр нэлээд үр дүнтэй. Үргэлжлсэн цагаан шугам давж эргүүлгээд одоо бас нөгөө шинэ орсон заалтад мэдээж орсон бах те. Одоо аж ахуйн нэгж байгууллагууд одоо жишээ нь нөгөө шугам нь үргэлжлсэн байвал зарим нөгөө байгууллагаасаа гарч ирэхийн тулд нөгөө шугамыг даваал ингээл иргэдэг. Энэ ингээл бас зөрчилд орж байгаа бах. Жишээ нь энэ дээр та нэг тайлбар өгөөч. Яалтчгүй байгуулга нь ингээ байгаад байгаа. Тухайн газар замын тэмдэглэгийн дээр үргэлжлсэн цагаан шугам байгаад байдаг. Тэгээ энийг нөгөө тухайн байгууллага руу орж гарахтаа нөгөө жолооч маань ингээл давж иргээл давж яваад идэг. Энэ бас зөрчилд орох уу? Энэ зөрчилд ордгүй байх мэдээж зэрэг үргэлжлэн цагаан шугам давсан тохиолдолд бол эсэг урсгал руу орж ийн гэсэн үг шүү дээ, тийм ээ. Энгийнээр тайлбарлахад. За ингээд тухайн жолооч яг цагдаа байхгүй байлаа гэж дүрмжчээ ослоор гарсан тохиолдолд 100% жолоочийн буруутай бол эргээл нөгөө Эрдэнэ түүний аймнаас эрүүл мэндээр хэрэгж байгаа. Эд хөрөнгө хэрэгж байгаа. Тэгэхээр тухайн одоо тэрийн цэгтэйгийн албаны техник зам зохион байгуулалтын хэлц гэж байдаг. Тухайн одоо уулзрах гарсны яг энэ дээр бол хяналтыг тавьж ажилладаг. Бид нар бол хяналтыг тавиад бол яг шаардлагатай одоо үргэлжлэн цагаан шугам, тасархай шугам гэдэг бол нийслэлийн авцсан газар болон Улаанбаатар нэгтгэл илүү саналаа хөрвүүлдэг. Үүнийхээ дагуу бас хяналтыг тавьж одоо зохицуулт хийж гаргаж байгаа. Тэгэхээр яг тухайн одоо үргэлжлэн шугамтай газраас нэг 50 м явбал тасархай шугам одоо буцаж ирэх үйлдэл хийж цагаан тэмдэг тэмдэглэл байдаг. Энийг жолооч нар мань харддаг, залах үрдэг ийм тохиолдлууд байна. Одоо жишээ нь яг дүрм зөрчсөн жолоочд хариуцлагын одоо тэр торгуулийг яаж зохицуулт хийж одоо арга хэмжээ авч байгаа вэ? Жишээ нь зүгээр яг энгийнээр ойлгохоор та тайлбарлаж өгч. Дүрм зөрчсөн жолоочд торгуул яаж хийж байгаа? За мэдээж зэрэг зам хөдөлгөөний одоо олон зүйл заалт байгаа шүү дээ, тийм ээ. Дүрмийн энэнийхээ дагуу одоо мэдээж зэрэг одоо бидээ авч яваагүй байх ёстой бичгээр мөрөнд бүрдэл дутуу тэр үйлсийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах бол тухайн жолооч бол 21-ээр буюу 20,000 төгрөгөөр торгож байгаа шүү дээ.
Дээрээс нь жолоочийн зөрчлийн онооноос бол 2 оноо хасгиж байгаа. За ер нь бол зөрчлийн оноо тухайн үнэлхэн дээр одоо 10 оноо байгаа тийм ээ. Энэ жолооч нарын үнэлгэнд одоо ингэж байрсан өснөр бол нэлээд үр дүнтэй. Тийм мэдээж хэрэг энэ зам хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн эслийг жолоодоо явж байгаа зүйл бол тээврийн эсэл бол тоглоом биш тийм ээ. Техник. Дээрээс нь хөдөлгөөнд оролцоо явж байгаад бол таны бол бусдын амьнас эрүүл мэнд эргэж байгаа асуудал. Тэгэхээр энэ дээр бас гол анхаарлаа хандуулаад хөдөлгөөнд оролцож байгаад ер нь аюулгүй байдлаа хангаж явахгүй. За дөрөв зөрчиж байгаа жолоочийн хүмүүс мэдээж хэрэг тэр хүн бол удаа дараа зөрчлөө давтан гараад авал хөдөлгөөнд оролцох шаардлага байхгүй тийм ээ. Зөрчлийн оноо дуусч байгаа. Тэгэхээр бол яг энэ дээр бол хяналтыг тавьж ажиллаж байгаа. За ер нь бол энэ зөрчлийн оноо уламжлалын тухай бол нэлээд үр дүнтэй болсон. Хийж эхэлснээс хойш ер нь бол Ославар болон зөрчил гаргах жолооч иргэд болон аж ахуйн албан байгууллагын тоо бол нэлээд буурсан зүйл дээ. Та бүхний манай ажил бас үр дүнд гараад эхнээсээ ингээд хэрэгжээд бас тодорхой үр дүн гарч байгаад бас миний хувьд бол бас баяртай байна. Гэхдээ бас нэг талаар манай жолооч нар нэлээд хариуцлагагүй машин барина гэдэг бол ер нь бол тоглоом биш. Зүгээр энэ бол зугаа биш. Тийм учраас аливаа юм заавал хариуцлага байх хэвээр. Хариуцлагаа дагаж бас торгуул оногдуулдаг байх хэвээр. Ийм дүрм журмыг айлч хотуудад хэрэгжүүлдэг тий. Улаанбаатар хотын хэмжээнд ер нь хичнээн тээврийн хэрэгсэл тэр дундаа яг одоо суудлын тээврийн хэрэгсэлч гэдэг юм уу тий. Яг тийм наривчсан тоо нь одоо та бүхэнд одоо мэдэгдэж байгаа хичнээн тоо байгаа вэ? За нийслэлийн хэмжээнд гэх юм бол ер нь бол өдөр дундаа нэг 500-аас 600 мянган орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог байгаа. Тэгэхээр бол яг энэ чиглэлээр бол одоо хөдөлгөөнд оролцох хөдөлгөөний аюулгүй байдлын хангах чиглэлээр бол одоо тээврийн цэгтгийн албаагч нар бол бүгд бол одоо хяналт тавьж ажиллаж байгаа. Гол нь иргэд маань одоо хөдөлгөөнд оролцоо авч байхдаа зам хөдөлгөөний дөрвөн хувирлах. За тэгээд уул зур гарцнаас явган зөрчигчийн гарц цагаантай гэсээр гарч байгаа иргэдтэй бас зам тавьж өгч байгаа гэдэг бас нэг жолооч нартай ажиллана. Автобусны буудал дээр байгаа жолоочны машин автобус автобусны буудал чөлөөлье. Ингээд нөгөө чиглэлийн тээврийн хэрэгсэл маань одоо хүний буулга суулгаж чадахгүй байгаа асуудал байгаа. Энэ дээр бас хяналт тавьж байнга өдөр тутамдаа хэлж байгаа. Гэхдээ энэ одоо чиглэлийн тээврийн хэрэгсэл автобусны буудал дээр төр зогсолт хийхийг хориглоно гэдэг нь бол жолооч болгож байгаа. Энэ бол зам хөдөлгөөний заалтан дээр бол орцсон байна. Тэгэхээр ягаал ингэж зогсоод байдаг байна. Тэгэхээр ерөөсөө л нөгөө нэг талаасаа зам хөдөлгөөний дөрмөө баримтлах хэрэгтэй. Дээрээс нь зам хөдөлгөөнд оролцох соёлтой байх хэрэгтэй, төвчээртэй хөндлөлтөй байх хэрэгтэй тийм ээ. Ерөөсөө иргэдэг аюулгүй түргэн шуурхаа зорчуулах чиглэлээр бол яг энэ автобусны буудал дээр одоо чиглэлийн тээврийн хөдөлгөөнийг бол хаажлахгүй. Нийслэлийн хэмжээнд гэх юм бол яг энэ чиглэлийн тээврийн хэрэгсэл, нийтийн тээврийн хэрэгслэр бол иргэдийн нэг 70-аас 80% нь бол яг энэ автобусаар зорчдог байгаа. Тэгэхээр энэ дээр бас бид хүмүүс хяналтыг тавьж нэлээд ажиллаж байгаа. Гол нь энэ автобусны буудал дээр одоо хуваараа таксинд явж байгаа энэ жолооч нар маань бас тавьж хөдөлгөөнд саадчруулдаг байгаа тохиолдол нэлээд байгаа. Энэ дээр бас арга хэмжээд бодож ажиллаж байгаа. Баянгол дүүргийн замын цагдаагийн тасаг нийт хичнээн хүний бүрэлдэхүүнтэйгээр та хэд маань ажиллаж байна. Ер нь Баянгол дүүрэг чинь худалдааны төвүүд ихтэй шүү дээ тий. Тэгэхээр манай Баянгол дүүргийн замын цагдаагийн эхэлсэн нь бол нэг 50 гаруй албаагчтай. Тэр нь бол гудам замд иргэдэг аюулгүй байдлах чиглэлээр бол хөдөлгөөний зохицуулт бол хөдөлгөөний хяналтыг бол тавьж ажиллаж байгаа. За ер нь бол нийслэлийн хэмжээнд 6 дүүргийн хэмжээнд манай Баянгол дүүрэг маань бол яг төв хэсэгт нь ордог. Ингээд нэлээд хөдөлгөөний чиг ус бол дамжаа өнгөртөө. За зүүн талаас орчиж байгаа хөдөлгөөнийг бол ер нь бол гол төлөв бол татж оруулж одоо сонгон ахын дүүр рүү олж хөдөлгөөний чиг усыг бол задалдаг байгаа. Тэгэхээр энэ нь бол нэлээд онцлогтой. Дээрээс нь бол манай Баянгол дүүрэгт бол нэлээд томоохон зах худалдааны төвүүд бол байрладаг. Одоо барс жишээ нь барс зах байна тийм ээ. Барс захын Төмөр замтай. Тийм бол вокзал манай бол Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дээр байрладаг. Нэлээд онцлогтой юм байгаа. Дээрээс нөгөө хороол маань хамгийн их худалдааны төвүүд ихтэй. Дээрээс нь төгжрөл аягүй их гардаг. Ер нь бол хорооллоор явхад бас их хүндрэлтэй байдаг л та. Энэ дээр та бүхэн маань бас яаж анхаарал тавьж ажиллаж байна? Ер нь бол бид бүхэн одоо Баянгол дүүргийнхаа үйлдвэр үйлчлэгийн эхэлцтэй мэргэжлийн хяналттай хамтраад бол тухайн томоохон зах худалдааны орчмууд дээр албан мэдээлэгдсэн байгаа. Иргэдэг аюулгүй түрүүхэн шуурхай зохицуулах чиглэлээр бас энэ яг одоо нийт эзэмшлийн зам зогсоол машины автомашины зогсоол дээр бол түрээслэгч иргэд маань машинаа тавьчиад байдаг. Нөгөө үйлчлүүлэгч иргэд маань зорчих хэсгийн нэгдүгээрийн энд машинаа тавьдаг тийм ээ. Ялч байхгүй. Ингээд хөдөлгөөний зохиомол төвжирэл саатал бий болоод байгаа асуудлууд нэлээд байгаа. Тэгэхээр энийг айдлах чиглэлээр бас албан мэдээлэл өгсөн. Яг гол нь үр дүн дээр нь хяналт тавиа явж байна. За одоо бид бүхнийг харж байгаа. Нэгдүгээр игний одоо ингээд хороол худалдааны төвүүд байгаа. Яг ингээд зогсоол нь дүүрсэн. Тэгэл дахиад наашаага нэгдүгээр игнийг ингээд хаагаал машинууд маань зогсчдаг шүү дээ тий.
энэ дээр та бүхэн маань яаж хяналт тавьж иж байна? Ер нь бол энэ дээр бол манай албаагч нар байнга одоо иргэдэд сануулж хуулах сурчлагыг бол анхны автомашинаар хийж байгаа. За ганцхан нэг дүүргийн нэг хэлтгүүгээр ер нь бол гарцаар гарч байгаа үн зөрчигч нартай зам тавьж өгөөрэй. Баа насны хүүхдэд харилцахымтай авч өрөө гэдэг байнга хэлж явж байгаа. Одоо бас энэгээр бас ганц нэг иргэд маань хүүхдүүдэд хавцаа явж байгаа шүү. За зорчих хэсгийн 1-р игнэн дээр машина зогсоохгүй жолооч нараа бага насны хүүхдийг харгалзах хүнтэй гарцтай гарамтай хэсгээр гарна шүү жолооч нараа. За бусдын хөдөлгөөнийг одоо хааж зогсох тийм ээ. Тэгээд нөгөө утасныхаа дугаарыг үлдээхгүйгээр орхио явцдаг. За энэ мэтийн бол Баянгол дүүргийн зам цэцгийн хилцс болон тэрийн цэцгийн албаны жижигэн шуурхай удирдлагын хилцс дээр өдөртөө ер нь бол хамгийн багадаа нэг 70-80 дуудлага ирдэг тийм ээ. Нэг дүүрэгт. За төвдөр гэх юм бол нэг 150-аас 180 орчим дуудлага мэдээлэл ирдэг байгаа. Тэгэхээр иргэд маань яг одоо энэ мэдээлэл явж байгаа та хүмүүс тэр хэвслийнхаа одоо урд утасныхаа дугаарыг заашгүй байршуулаад тавих хэрэгтэй тийм ээ. За энэнийхээ дагуу бас бусдын хөдөлгөөнд цаадчруулахааргүй газар тэрвэрлээ тавих. Тэгэхээр одоо заашгүй тавьсан тохиолдолд бол утасныхаа дугаарыг байршуулах хэрэгтэй шүү гэдгийг бас хандаж хэлмээр. За скул полисын арга хэмжээг яг яаж ажиллаж байгаа сургууль уцтаа жишээ нь Баянгол дүүргийн замын цаг байна. Тэгэхээр Баянгол дүүргийн хэмжээнд гэх юм бол одоо бага насны хүүхдийг зам төрийн ус зэрэгээс урьдчилан зэрэглэж чиглэлээр болон төрлийн ажлыг зохион байгуулж байгаа. За үүнийхээ хүрээнд Баянгол дүүргийн цэг дараад бас гэмтрээс урьдчилан зэрэглэх зөвлөл салбар зөвлөлд бас хүүхдийн зам төрийн ус зэргийн талаар хийсэн ажиллагааны танилцуулгыг статистик тоо мэдгийг хүргэсэн. За үүнийхээ дагуу Баянгол дүүргийн цэг дараад 181 гэх захирамжаа гаргуулсан. Тэрний харин сургууль болгон дээр нэг хүүхдийн одоо хөдөлгөөний аюулгүйдлийг хангах сурагч өгч нарын ёс бид хүн бэлтгэсэн байгаа. Тэгэхээр яг энэ захирамжийнхаа хүрээнд сургуулийн хойр орчимд бас эцэгхийн эргүүл болон тухайн нийгмийн ажилт юм хөдөлгөөний аюулгүйдлийг хангах сурагч өгч нараараа яг энэ чиглэлээр бол эцэгхийг гаргуул тогтмол гаргуулж өмнөхөө нь схем тавьж ажиллаж байгаа. За ер нь бол хичээл орох буюу тарах үед одоо Баянгол дүүргийн хэмжээнд төрийн хэмжээ 19 сургууль байдаг. Энэ дээрээ бас тухайн одоо 19 албаагчийг яг орох тарах үед нь бас сургууль орчмын ойр орчимд хяналтжуулгалтыг хийлгэж ажиллаж байгаа. Мэдээж яг энэ хэсгээр бол бага насны хүүхдүүд гарцаар гарамтай хэсгээр гардаг. Энд дээрс жолооч нар зам тавьж өгөхгүй хөдөлгөөнд оролцож байгаа тохиолдол нэлээдгүй байгаа. Манай жолооч нар одоо тухайн ажилдаа яард юм уу, сандард юм уу энэ байдлаас шалтгаалаад бас бага насны хүүхдийг гарцан дээр мөрөж байгаа тохиолдол бас нэлээдгүй гарч байгаа. Тэгэхээр яг энэ чиглэлээр энэ мэдээллийг авч авч жолооч нархан бол бас сургууль орчмын бүс гэдэг тэмдэглэл та бүхэн харцсан тохиолдол урдаа хасах хэрэгтэй. Урд бол 20 км/цаг хүртэл бас итгэхгүй байх хэрэгтэй. Дээрээс нь сургууль орчмон дээр гүйц төрөлх хууль буюу төр зогсох хуулийг хориглож байгаа. Энийг л анхаарч байгаа ч гэж нийт жолооч нарт. Энэ яг шин заалтуудад бас орсон гэсэн. Тийм энэ бас шин заалтан дээр орсон байна. Сая та бүхэн бас нөгөө суудлын бүс хүүхдүүдэд тэгээд бизнесийн байгууллагатай хамтраад бас тарааж ах шиг байна тийм. Тэгэхээр тээврийн цагтаагийн алга ийм арт одоо төрийн болон төрийн бүс байгууллагатай хамтраад гинтэргээс урьдчилан сэргийлэх нь зам дээрээ осол зэрэгээс бага насны хүүхдийг урьдчилан сэргийлэх чиглэлээр хүүхдийн суудлын усны тохируулагчийг бас үн төлбөргөөр нэлээд олон жолооч нар эргэж тараалаа. Хүүхдүүдэд бас ингэж бүс тарааж эцэг эхчүүдэд бас энийг сануулж байгаа энэ ажлын эхлэл байна тийм ээ. Одоо ер нь тий ер нь бол одоо бага насны хүүхдүүд маань эцэгчүүд маань гадуур гудамж замд хөтлөө явж байгаа үед бас аюулгүйдлийг хангаж авах хэрэгтэй. За дээрээс нь ганц одоо нэг аюулгүйдлийг хангацсан гэж буруу ойлгоод идэг зүйл үүдийг тэр нь юу юм бэ гэх юм бол тэр эрсдэлтэй бага насны хүүхдийг аваа явж байгаа үед бас нөгөө хамгаалах бус хамгаалтын суудлын дээр суулгадгүй ингийн машин даваа явж байгаа аюулгүйдлийг хангацсан байна гэж боддог. За тухайн одоо өвлийн цаг удирдал ойрцсон тийм ээ хэлсэн байгаа энэ үед бол халтрагаа болгоо өссөн үед бас машин гуулах юм уу эсвэл араас машин ирж мөрөх тохиолдол бас бага насны хүүхдүүд маань нөгөө хамгаалах бус хамгаалтын суудлын дээр суугаагүй учраас уртлаа мөргөж гэмтэх бэртэж байгаа тохиолдол нэлээдгүй байна. Тэгэхээр энэс бас урьдчилан сэргийлэх чиглэлээр олон төрлийн арга хэмжээг зохион байгуулж байна. За үүнийх нэг нь бол сая ийм артай хамт олонтой бас хүүхдийн суудлын бүс тохируулагчийг бол үн төлбөргөөр яг дүүгийн одоо гудамж замууд дээр бас цагдаа нартай хамтарч хараалаа. Дараагийн арга хэмжээ гэх юм бол одоо удахгүй ноон гэрэл цагаан шугам гэдэг ерөнхий боловсролын баа ангийн сурагч нарын дунд зохион байгуулагддаг тэмцээн байгаа. Энэ манаас удахгүй болох гэж байна. тэгээ та бүхнийхээ цаашдын ажилд амжилт хүсье. Алтан шар зам нүл зүйтэй байг сансан сэдсэн бүх ажил нь бүтэмжтэй авах болтугай иргэдээ хандаа та бүхнийг уриалга хэлээч. Тэгэхээр иргэдээ хандчихлаа мэдээж зэрэг одоо нэг ч гэсэн Монгол айлын өрх халуун ам болоорой амар тайван аюулгүй байдал хэмтлээ бол зам цэгтагийн
багш нар бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж байгаа. Тэгэхээр та бүхэн маань одоо хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаад дээр үстэй явж байгаа үедээ хамгаалах ус хамгаалтын судал дээр бага насны хүүхдээ суулгаарай. Зам хөдөлгөөний дүрмээ баримтлаарай. Дээрээс нь явган зөрчил хэлбэрээр явж байгаа үедээ бас гарцтай гарамтай хэсгээр гарч байгаарай. Аюулгүй байдлаа хангаарай. Цагдаагийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж байгаарай. Тэгээд монголчууд маань нэгдүх амар амгалан хөдөлгөөндөө соёлтой оролцоорой гэж хэлмээр. За баярлалаа, та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье. За баярлалаа. Та хэнд ч гэсэн маш их баярлалаа.